нэр дэвшигч эрдэм мэдлэг боловсрол тодорхой юм байна. За улс төрийн 30 гаруй жилийн бас намтар түүх одоогийн бас одоо энэ их хурлд өвдөг шороодсон энэ тэр бол одоо улс төрч хүний хувьд бол энэ байдаг л зүйл гэж бодож байгаа юм тийм ээ. Ер нь тамирчин хүн дандаа олимпийн авраг байгаад байдгүй шүү дээ. Тэгэхээр би бол харин давуу тал байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр би бас зандан шатар нэр дэвшиж асуух гэж байгаа зүйл бол ерөн орон нутгийн сонгуул улсын хурлын сонгуульд орон нутагт үзээд ингээд ясны дараа танд юу бодогдож байваа. За дараагийн нэг зүйл бол таныг 8 дахь удаагийн парламентын сонгуулиар бүрэлдэсэн парламентын дарга байх үед бид бас их чухал зүйлүүдээр хамтарч ажилласан. Ялангуяа эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинжилгээг хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж тэгээд нилээдгүй олон хууль тогтоолуудыг бид баталж чадсан. За үүнтэй холбоотойгоор бас бид эмийн чанарын асуудлыг төр хороо байгуулан эмийн чанартай холбоотой асуудлыг нилээдгүй нухацтай ярилцсан, болохгүй байгаа зүйлүүдийг ил гаргасан. Өнөөдөр бид улсын хурлаас 12 зүйл заалт тогтоол өгөөд байгаа боловч хэрэгжилт нь одоо хүртэл байхгүй байна. За үүнтэй холбоотойгоор бас их хурлын хууль, тогтоол, засгийн газар энийг юу гэж үзэх ёстой юм бэ? Та энийг байр сууриа хэлээч. За 3 дахь зүйл бид эрүүл мэндийн салбарын санхүүжилт бол бас тийм ч их бага биш ээ. Та түрүүн бас хэлсэн. Бэйсэн гишүүний асуухад бас хариулж хэлээ. Нилээдгүй их хуваар нэмсэн шүү дээ. Бид бол одоо ер нь 4 дахин нэмчээд байгаа эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг. Тийм учраас үүний зарцуулалтын оновчтой байдал үргэлгэн биш. Хэрэглэн суурилсан хүн бүрт хүртээмжтэй байх энэ тогтолцоог яагаад хийж чадаагүй гэж бодож байгаа вэ? Ер нь эрүүл мэндийн даатгалын сан маань эрүүл мэндийн яамны хариу байх нь зөв юм уу? Энэ дээр таны байр суурь ямар байх вэ? Ийм 3 асуулт асууя. За зандан шатар дараа хариулт өгье. За эрүүл мэндийн даатгалын сан гэдэг бол 3 талын оролцоотой, төлөөлөлтөй, хяналттай нийгмийн эрүүл мэндийн төлөөх сан байх ёстой. Өөрөөр хэлбэл эв санааны нэгдлийн зарчмыг хангасан ийм хуулийн үзэл санаатай сан хөрөнгөө гэж бодож байна. Өөрөөр хэлбэл зөвхөн эрүүл мэндийн яамны харьяанд байх ёсгүй. Яг гэвэл энэ ажил олгогчдын төлж байгаа нийгмийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл, ажилтны төлж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл ийм 2 талаас тогтсон 3 талт механизмын үндсэн дээр сангийн менежмент явж явах ёстой, зарцуулалт хөрөнгө оруулалт шийдэж явах ёстой юм сан. За эрүүл эмийн чанарын асуудал нь хяналтын сул тогтолцоо, хуурамч бүтээгдэхүүний эргэлт, импортын стандартгүй байгаатай холбоотой эм эмнэлгийн хэрэгслийн бүртгэл шалгалтыг олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай. Өөрөлдвөл FDI гэдэг одоо нэг Food and Drug Administration гэж байдаг. Тэрнтэй энэ хүнс болон эмийн хүний амаар орж байгаа энэ бүх зүйл бол өндөр хяналттай байж иж хүний эрүүл мэндийг хамгаалах энэ бодлого нь нэгдсэн стандартаар хэрэгжих ёстой. Энэ зарчим систем рүү шилжүүлэх шаардлагатай гэж бас их хурл дээр олонтоо яригдчихсэнийг та мэдж байгаа. Эрүүл мэндийн хүртээмжийг бий болгохын тулд анхан шатны тусламжийг бүх бүс нутагт чанартай тэгшүүрэх, хүний нөөцийн хомсдлыг, эмчийн хомсдлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Эмнэлгийн санхүүжилтийг гүйцэтгэж тулгуурлаж хийх, даатгалын сангаас чанартай үйлчлэгээний худалдаа авалтыг дэмжих бодлого одоо их чухал байна. Эрүүл мэндийн яамны харьяанд байлгах нь бол эрүүл мэндийн даатгалын сангийн яамны харьяанд байлгах нь бол ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй, сан нь хараа тус бие даасан мэрэгжлийн удирдлагатай байж санхүүжилтийн үр ашиг ил тод байдлыг хангах нь зөв бодлого болно. Ийм ч учраас 3 талт механизмтай юм институт шүү дээ. Их хурлаар томилдог энэ 3 талт удирдлагын механизмыг. Энийг бол нээлттэй сонсголоор томилдог болсон. Ингэж энэ нээлттэй сонсголоор томилогдсон удирдлага бол сангийн хөрөнгийн үр ашиг, за эрүүл мэндийн даатгалын сангийн хүртээмж олгыг нэмэгдүүлэх учиртай. За эцэст нь тэр улсын хурлын сонгуулийн асуудал бол Черчиллийн хэлсэн өгч байдаг. Ер нь би 4 удаа улсын хурлд сонгогдож ажилласан. За өмнө нь бол одоо улсын хурлд тэгшлээ ингэж бодогдохоосоо илүү парламент маань ийм олон намын төлөөлөлтөй бидний хийсэн одоо манай их хурлын дарга байна, ерөнхий сайд оюун байна, бидний одоо хамтын манлайлалдор хэрэгжүүлсэн улс төрийн реформын үр дүнд
парламент олон намын төлөөлөлтөд эмэгтэйчүүдийн квот өссөн, эмэгтэйчүүдийн төлөөлөл, залуучуудын төлөөлөл хангагдсан, экспертүүд орсон ийм парламенттай болсонд бидний хамтын бүтээлх хүүхдийн үр дүн сайн байгаад л баярлсан. Улс төрийн реформын золиос нь бол тэнийг хэрэгжүүлэгч нар нь байдаг, тийм жамс байдаг. Гэхдээ өөлийн үр хаалганд дурдгүй гэсэн нэг үг байдаг. Ийм учраас өнөөгийн нөхцөлд бид ухрах хэрэг байхгүй. Маш хүн нөхцөл, улс төрийн нөхцөл байдал. Ийм учраас энэ хэрэгжүүлсэн реформынхаа үр дүн гарах, бодтой болгох, үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг ард түмэнд үр өгөөжтэй болгох ийм зорилгоор өнөөдөр би нэр дэвшиж байгаа гэж ойлгож байгаа. За Чимбэрэн гишүүн тодруулжсай. За баярлалаа. Тэгэхээр ерөн одоо зандан шатар нэр дэвших таныг бас дэмжиж байгаа. Тэгээд засгийн газар байгууллагууд бол маш шуурхай яаралтай өдөр хоног алдалгүй төрийн үйл ажиллагаа зогсох ёсгүй ажиллах ёстой. Тийм учраас нөлөөлөл давталгүй илүү мэрэгжлийн сайн засгийн газар бүрдүүлж үйл ажиллагааг нэг хоног ч гэсэн алдагдлахгүй ард иргэдийн нуруунд дээр үүрэгдээд байгаа энэ инфляц, дээрээс нь энэ үнийн өсөлт, за дээрээс нь энэ одоо захилгаан станц дэлбэрч гисэн одоо намар болчихсон энэ бүх ачааг одоо яаралтай үүрэх энэ ажлаа эхлэх үйл ажиллагаагаа түргэн хурдан эхлүүлж амжилттай явуулахыг хүсэн ерөөё.